Стар телевизийн мэдээллийн хөтөлбөрөөр өнгөрөгч Мегмар Гарагт Finance and Service гэх компани зайсангийн буюу Захан Улдургийн 14 дугаар хорооны нутаг дэвсгэрт оршин сууж хууль ёсны эзэмшлийн эрхийн гэрчилгээтэй айл өрхүүдийн газрыг нь одоо булааж байгаа талаар бид мэдээлсэн. Тэгэхээр өнөөдөр бас яг ямар үйл явдал болчихвоо, шүүгэн шийдвэр гүйцэтгэх газрынхан яагаад хурж ирээд бас газрыг ингэж барилгын үйл ажиллагааг зогсоох ийм лац хадчихв. Одоо өнөөдөр өглөө ирээд шүүгэн шийдвэр гүйцэтгэх албаны 3 хүн ирээд тэгээ араасаа одоо 10 гаруй тийм бөхцүүлийг авчраад одоо бөхцүүл гэдэг нь би бол одоо сайхан барилддаг сайхан залуучлагын чих мэх нь холгор одоо яа харахгүй тэгээ тэн дотор бас таньдаг хүүхдүүд явах юм байна. Ингээ алдар спортын хорооны тэнд дасгал сургуультай хийдэг ийм залуучуудыг араасаа дагуулж ирээд ингээд байшин барилга мал ацтай явчихлаа л да. Тэгээ яг шүүгэн шийдвэр гүйцэтгэх газрынхан ч одоо юу гэсэн үг юм хамгаалтны алба ийм хүмүүсээр үйл ажиллагаагаа удирдуулад за ийм үйл ажиллагаагаа гүйцэлдүүлээд явдаг болсон гэсэн үг. Одоо бидний энэ ард харагдаж байгаа тэдгээр залуучууд бол мөн үү те? Одоо тий. Тэнд харагдж байгаа 2 хүн бол ахалж байгаа хүмүүс нь. Цаана одоо 10 гаруй залуучууд байгаа. Машин дотор суугаа хүлээж байгаа. Одоо яах гэдгийг мэдэхгүй одоо та нарыг барилгаа эхлэх юм бол биднээс залуучууд оруулна гэж байгаа шүү дээ. Уул нь эний чинь хууль дүрмтэй Монгол улс чинь цагдаагийн байгууллага шийдэн тийм ээ. Би хуульж ирчүүл намайг одоо цагдаагийн байгууллага дуудаад цагдаагийн байгууллага үнэн зөв нь олдог ийм л номтой. Тэгсэн чинь өнөө алдар спортын хорооны тамирчдыг авчирцсан одоо ингэдэг чинь үнэхээр хуульж ирч чинь. Өсгөр аваргаа одоо таны удирдах байгаа өнөө алдар спортын хорооны тамирчид чинь шүүхийн шийдвэрийн одоо гүйцэтгэгч болсон нэг компани зараалын улсууд болцсон юмнаа. Аварга минь анхаарч үзэхгүй бол эн чинь одоо бас эвгүй юм болж шүү дээ. Ард түмэнд танах хөгцсөн байгаа гэжсэн. Тэгэхээр энэ ч одоо 10 хоногийн хугацаанд та нар буцааж одоо давж залдаж харилцах хэрэгтэй байдаг үстэй. Гэтэл яагаад өнөөдөр ийм зүйл наагаад явчваа? Энэ ч одоо бас хууль дүрм нь арай болохгүй гажсан зүйл байгаа юм шүү. Гэхдээ миний бодлоор л харин гажчлаа гэж бодлого байхгүй. Тэгээд би тэр хүнд хэлэхгүй юу. Энэ одоо өгсөн бичиг нь байна. Энд чинь ингээд манайх 10 хоногийн хугацаанд дав заалтсан шүү. Тэр хамаагүй. Гэт одоо ер нь жоохон ууртай улсууд байдаг юм байна. Харьцаа жоохон тийм хүн ингээд яг сүүлдээ бол жоохон уцраа олгоно гэдэг. Эхэндээ бол айгүй ширүүн дөрвөн энэ баахан залуудад араасаа дагуулж гарч ирээд барилга дээр мань гарч ирээд ерөөсөө жоохон бас нэг соёлтой төрийн нэрийн өмнөөс ажиллаж байгаа юм чинь нэ. Соёлтой гоё боловсон харьцууд хин хиндээ уулна ойлгоход амар байсан. Тэгээ одоо захирамж гарааг байхад бол уг нь ингээд лацдах ёсгүй тийм үү? Уул нь одоо би тэгж ойлгосон. Өмгөөлөгчтэйгээ ярьсан чинь энэ 10 хоногийн хугацаанд давж заалаад ингээд шүүхт гомдол гаргацсан. Тэр хугацаанд ингэх ёсгүй. Энэ шүүгчийн захирамж гарсны дараа л одоо битүүмжлэхүү, эс битүүмжлэхүү гэдэг асуудал яригдах байтал одоо ирээд битүүмжилж явуулчлаа. Одоо хин нэгэн хүний захиалгаарч гэдэг юм уу, гуйлтаарч гэдэг юм уу яваад байгаа болов уу гэсэн хардах сэтгэл төрөөд байгаа байхгүй тий. Ингээд л одоо нөө хууль ёс чинь Монгол улсад алдагдаад байна. Шудраг ёс байдал чинь алдагдаад байна гэдгийг нэг жишээл би энэ гараад байна гэж ойлгоод байгаа байхгүй. Тийм учраас л одоо телевизийнхэн шудраг үнний төлөө явдаг телевизийн тав хүүхэд ингээд хандаад ард түмэндээ хүргээд байгаа юм тий. Ард түмэн манаас үннийг ойлгосоо гэдэг үүднээс ингээ ард түмэндээ үзүүлэхийн тулд ингээ хандаад байна. Finance Service компани 2008 оноос эхлээд бас энд барилгын үйл ажиллагаа явуулаа. За таны өмнө нь бас манай телевизэд мэдэгдэж байснаар бол ашиглалтын гэрчилгээнийхээ хугацаанд бол дуусчаад байгаа тийм үү? Дуусцаа одоо. Тэгээ одоо бол ямар ч бас өмнө энэ зайсан орчмын танаа энэ орчмын ард иргэдтэй бас ингэ зүг бус харьцажсэн. За мөн одоо ийм том одоо биетэй залуучууд байдаг юм уу одоо бүх юм байдаг юм уу те ийм хамгаалтын албаны хүмүүсийг авчирч хүч төрөмгөөсөн үйл ажиллагаа явуулж байсан гэж мэдэгдэж байсан шүү дээ. Тэр чинь өстой Монгол хүнд баймгүй асуудал гаргаж ирсэн шүү дээ. Монгол хүн 4 хантай гэрээ жалга руу дээш нь харуулад хайж байгаа Монгол хүнийг би Finance Service-ийн хүмүүсээс л харсан. Түүнээс би амьдралдаа үзээгүй. Ард түмэнгээ бүр мэдж аваасаа гэдэг та бүхэнд хандаад байгаа байхгүй юу? Ийм шүүхийн шийдвэр гүйцэтгэгчид ирв хин гэдэг нэртэй ямар хүмүүс ирч вэ? За лав 3 шүүхийн юу ирсэн. Одоо уул нь би энэ аппаратын дээр бичээд авсан. Нэрийг одоо тухайн үед жоохон бухимдалтай байсан, цохолдог байсан. Нэрээ бол хэлжсэн. Тэрийг одоо ахын санахгүй байна. Тэгээ бичлэг бол хийгээд авсан. Тэгэхээр бид үзэгч та бүхэндээ дараах бичлэг баримтуудыг нь үргэлжлүүлэх хүргэе. Юм шүүхийн улсад байдаг дээр хамж ороогүй заа юу. Нэг хамж ороогүй. Шаан энэ байгаа. Манай наашаа 50 санж орсон байгаа. Энэ шүүхийн улсад ингэ сайн сонсож байгаа. Одоо тэрийг нь буулгаад ингэ шороо асгаад хүрээд байгаа шүү дээ. Хөөе ашир ингэж болтгоо те. Чиний ашир ажилтж аваад ингэж явал те. Иймэрхүү юм явуулдаг гэж. Иймэрхүү улсууд ингэж явуулдаг юм да. Алдар спорт хорооны холоо шүүхэн шийдвэр гүйцэтгэх энэ хүмүүсийн өмнөөс үйл ажиллагаа явуулаад эдгээр иргэдийг дарамтлаад байгаа асуудал байгаа юм. Тийм асуудал байхгүй шүү дээ. Finance Service компани ажилчдаг шүү дээ бид нар тий. Ямар албан тушаалтайг юм бэ те? Эдэд ажилтгал өмнөд ажилтна л тий ажлыг л байж байна. Эднийх одоо зөвшөөрлгүй газар ингээд дур мэдэн байшин сав барьчихад тий.
Одоо энэ байрны суурьнд нөлөөлж байна. Тэгээл одоо Эднийх бол тий эзэмшлийн эрхийн гэрчлэгээтэй хууль ёсны дагуу юм байна шүү дээ. Танах бол ашиглалтын эрхийн гэрчлэгээг анх 2008 онд аваад за 2014 оны 10 сарын 16-ны өдөр танаа энэ гэрчлэгээний хугацаа дууссан юм байна шүү дээ. Энэ хүмүүсийн үзүүлж байгаа баримтаар бол. тийм юм байхгүй шүү дээ. Эдгээр шүүхийн шийдвэр мэдвэр бүх шатны байгууллагуудаас байгууллага эднийхийг зогсоо гэж яатсан баг шүү дээ. Шийдвэр гаргацсан баг. Сая үл битүүнжлээд явцсан юм чинь явцсан байгаа юм чи идэж өөрснөө одоо ажиллаа хөржлүүлнэ ингээд дайраад шүү. Тэгээ бид нар дээр хүмүүс бол иргэний хуулийн дагуу буцааж 10 хоногийн дотор давж залдаад өгцөн байгаа юм байна шүү дээ шүүгчэд. Тэгэхээр шүүгчийн хариу гараагүй хахад бол ингэж битүүмжлэх нь бол угаасаа хууль босон шүү дээ. тэрийг бол тэр шүүхийн байгууллага мэдэн шүү дээ тийм үст би боддог шүү дээ. Шүүгчийн захирамж гараагүй гэдгийг та өөрөө сая хэллээ шүү дээ. Тэгэхээр яагаад ийм үйл ажиллагаа явуулж байгаа юм бэ? Энэ ажил явагдах юу одоо энэ явж байгаа шүү дээ. Эний чинь ингэж барилга бариулах шаардлага байхгүй шүү. Ягаад тэгэхээр эдгээр чинь хууль босгоод манай газар дээр ингэж юм барьчихад өөрснөө ингэж арайч шүү дээ. 2008 он энэ хүн сая манай газар дээр байсан барилаг л хэлээ. Энэ ястаа ямар ч үндэсгүй одоо худлаа ирж байна. Манай газар энэ чинь миний эзэмшлийн газар. Одоо энэ танай эзэмшлийн газар уу? Манайх базар тийм шүү. За энэ манай газар гэж одоо хэлж байна. Энэ бол одоо 2008 онд Зүүргийн засгийн захирамж дүүргийн иргэдийн хурлын тэргүүлэгчдийн тогтоол гараад дүүргийн засгийн захирамжаа гаргаад 256 айлд олгогдсон газар. 256 айлд олгогдсон газрын нэг нь болд миний энэ газар. Гэрчлэгээ нь одоо байгаа. Гэсэн чи одоо энэ хүн маань гэсэн чи миний эзэмших эрхийн гэрчлэгээтэй кадастрт ордсон газрын маань миний газраа гэж ярьж байна. Энэ маань одоо үнэхээр нэг удаан цайм одоо хүний газрыг жоохон бүдүүлгээр хэлүү дээрэн төхөөлөлгөө одоо ингээд эхнээсээ одоо шууд ил тод хилж яана гэж болж байна. Дархан цаастаа газар зөвхөн аялал жуулчлалын шугамар барилга барина. Эднийх хоёрхан барилга барих зөвшөөрөлтөө хуулиар бүх юм бичгүүрэнд надад байгаа. Би одоо яг биедээ авцрааг байна. Хоёрхан ширхэг 6 давхар байшин барих хэрэгтэй. 3 га газартай нь үнэн. Тэгтэл өнөө хоёрхан ширхэг барих барилга чинь одоо 14 ширхэг барилга болцсон явж байгаа байхгүй юу? Эний чинь хүн болгон мэдчихэл байгаа. Хууль бусаа гэдэг нь бол. Тэгээ одоо өөрснөө болохоор ингээд хууль гээл хууль ёсных л гэдэг тайлбарлаад байна. Ийхүү хүчин төгөлдөр болоогүй байхад шүүгчийн захирамжийг биелүүлэх ажиллагаа явуулж иргэдийн хуулийн мэдлэггүйг ашиглан иргэдийг хохирох явдал цөөнгүй байна. Захирамж нь хэрэг хянан шийдвэрлэгдэх хугацаанд 10 хоногийн дотор иргэн давж заалдах хэрэгтэй байдгийг энд дурдах нь зүй ёсны байх. За тэгэхээр дээр хэрэгний хувийн байшингийн барилгын ажлыг битүүмжлэх нь хууль бус гэдгийг тухайн иргэн болд өөрөө ч хэлж байгаа юм. Зөв. Манай чинь би цаа. Тэр минут тэр